одоо яг нөгөө нэг 25 он нөгөө шинээр нэвтрүүлсэн эмчилгээний шинэ санаа юу байсан бэ? За манай ерөнхий орны санаагийн нэгдсэн бид 25 онд болсон хоёр шинэ эмчилгээ нэвтрүүлсэн байна. Нэг нь элсэн байна, нэг нь тавсан байна. Энийг бүр манай ерөнхий эмчилгээний хамт олон маань урагшаа явж университет манай байгууллагч нь университеттэй бас хамт ажилладаг манай орон нутгийн бас нэг онцлог юм да хил залгаа цаашаа шилжиж байгаа университет ингээд очдог. Бид үед одоо 2011 оноос эхлээд 12 оноос эхлээд ингээд байнгын тасалбар хамт ажиллаад явж байгаа. Ковидын үеэр жоохон үйл ажиллагаа маань тасалдсан. Энийгээ сэргийлэхэд манайхан засаг дарга маань явж өгнө. Санамжчид гараа ирсэн зурсан. Санамжчид суулсны дагуу одоо салбар чиглэлээр явсан. Манай байгууллагын удирдлагууд, манай байгууллагын хамт олоннууд тийш университет явж өгөөний туршлагын судалгааны эзэн тэр хоёр эмчилгээг орон давс хийсэн. Давс нь тэр маань өөрөө ингээд вайн цахилгаанаар хаалсан. Бас өөрөө ариут хавдаг. Тийм тэгээд тусгай тийм комбинзон шиг нэг үйлчлүүлэгчээ цаан усанд оруулж чад тусгай тийм нэг битүү хувц өмсгөл тэгээд оруулаад нэг халуун уйлс вайнаар ингээд авчих. Тэгээ нөгөө нэг шил тий уламжлалтай нөгөө хөлөргөцлээ нэг хэлбэр байна. Нөгөө шилдэг эмчийн шалгуур дотор одоо жишээ нь яг одоо нөгөө шинээр нэвтрүүлсэн эмчилгээний арга гэдэг дотор яг энэ ороод ирчихээр шалгуур үзүүлэлтээр хангалтж байгаа. Хангалтж байна. Дээрээс нь дахиад нөгөө жижиг үеийн хөдөлгөөс одоо харуулттай хүмүүсийг хөдөлгөөн одоо гар хөлний ийм хуруугаар хөдөлгөөн болсон хүмүүсийг бас жижиг үеийн хөдөлгөөн сайжруулах юм одоо дөрвөн төрлийн бас аппарат хийж дандаа өөрөө баздаг базуур ингээд дээш нь ингээд хурууг ингээд автомат юм юм дандаа тийм гар ажиллагаа. Гар ажиллагаа. Тэгээд бөмбөг жижиг дандаа жижиг үеийн хөдөлгөөн сайжруулах тийм эмчилгээ шинээр бас нэвтрүүлсэн. Тэр маань яадаг гэхээр нөгөө гар хөлний нөгөө харуулсан саацсан хүмүүсийн хүчин шүлжийг татах. Жангалаа хүчингийн нөгөө атгалтыг сайжруулах, гарны атгалтыг сайжруулах, хурууны атгалтыг сайжруулах. Тийм үр дүн сайтай аргууд. Үр дүн маш сайтай. Тийм. Одоо тэрний нэвтрүүлээд яснаас хойш бид харуултын дараах яг харваад хоёр хүнийг бид боссон. Одоо нэг нь бүр нөгөө нэг ажил хийгээд ажиллаа хийгээд байна. За энэ харуултын дараа хүлдэгцийн хөдөлгөөний чадвар бууруулад хөдөлгөөний чадвар алдыг бууруулж байна гэсэн. Тэгээд энэ эмчилгээг яах нэгээс нь бид нөгөө хамгийн нэгдсэн эмчилгээ дотор мэдрэл сэтгэлийн эмчилгээтэй бид яриа хийсэн. За энэ нөгөө хүмүүсийн хөдөлгөөний чадварыг яаж сайжруулах вэ? Хөдөлгөөний чадвар алдыг яаж бууруулах вэ? Амьдралын хэмжээнд яаж оруулах вэ гэдгээс шууд хараад 7 хоног амраагаал манай руу явсан хоёр хүнийг хийж өгнө маш сайн. Нэг нь одоо бүр ажиллаа янз юм болж. Тэр маань ч өөрөө бас хөнгө халуун байсан. Тухайн арга гэр нь маш сайн асаргаа сайтсан. Бас тийм харуулт яас хүмүүс ч бас нэг арга гэр асаргаа болсон. Тийм учраас ийм эмчилгээнүүд манайх нөгөө хамт олон манай байгууллага маань нэвтрүүлсэн учраас нөгөө шалгуур үзүүлэх юм ямар хайгаад байх юм. Өдөртөд нь хийжсэн үйл ажиллагаа юм учраас бүх юм маань ингээд чөлөөтэй ингээд явж ирсэн. Ямар торхон байх гэсэн үг тийм. За одоо нэг орон нутгийн онцлог гэх үү, даваа тал гэх үү, уламжлалтын одоо ингээд төв батал ингээд хөгжүүлээд нэг талд нь болоод хэрэглэгч байна. Хүмүүс нь мэдж जैन очиж үзүүлж үйлчлүүлж яах гэсэн уламжлалтаа алдахгүй гэсэн тийм уламжлалтаараа үйлчлүүлэх дуртай байна гэсэн санаа тийм. Нөгөө талаасаа болохоор улсын одоо энэ төсөвт мөнгө төргөө ингээд суулгаад төсвийг батлаад яг тэр төрөөс дэмжиж байгаа орон нутгийн удирдлагуудыг дэмжиж байгаа энэ байдал бас их чухал байгаа дах тийм. Тэгэхээр энэ талаар бас ярих. За манай аймагт уламжлалт ангаахаа хөгжиж бас нэг хурцтай хөгжих тийм ээ. Эмнэлэгтэй болох энэ юу манай аймгийн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн газар энэ бүхэн маань маш их дэмжсэн.
За ард иргэд маань бас их уламжлалт ханараа маш их хөгжлүүлсэн. Уламжлалтыг маш сайн ойлгосон. Уламжлалт ханараа эмчлүүлэх ямар үр ашигтай байдгийг манай ард иргэд маань хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь ард иргэдэд ойлгуулна гэдэг чинь маш чухал байсан. Тэгээс тэ. Тий. Ард иргэдэд хэрвээ ард иргэд маань ойлгохгүй цаашаа байх юм бол өнөөдөр энэ ингэж ард хүлээлт байхгүй байсан. Тийм учраас ард иргэдийн маань хүсэл тийм ээ ард иргэдийн маань энэ уламжлалт ойлгох, уламжлалт ханараа эмчлүүлэх ингэх нь ерөн зөв юм байна гэдэг юмыг ойлгож байсан үдээс манай удирдлагууд тэмцсэн. За анх 8 онд нэг төгс сургууль төгсөж очоод яхад аймгийн нэгдсэн хэмжээнд дарах гармаа гэж энэ маань надад уламжлалтын дасаг нэрээ хэмжээ ингээд ажиллая гэж хэлэхэд наа үгүй чи дадлагч чимчээ. Бид яагаад төгсөхдөө нөгөө дадлагч чимчээ ингээд нөгөө юу лицензүүд өгсөн шүү дээ. Тэгэхэд тийм юм надад тавиагүй. Оо болж байна. Би надад хэмжээ чи надад төслөө бичээд ингээд тэгэл төслөө бичээд яавал 2008 он 12 сарын 6-нд Сүхбаатар аймагтаа нэгдсэн эмнэлэгт дотлын дасагт анх 8 орыг одоо дасаг нээж нээсэн. Тэгээд тухайн үеийн удирдлага тэрнээс хойш тухайн үеийн удирдлагууд аймгийн засаг дарга нар тийм ээ. За ард иргэд маань маш сайн ойлгож ирсний үдэн дээрээс 2014 онд анхны уламжлалт хааныхаа эмнэлгийн шавыг тавьсан. Эмнэлгийнхаа. За энэ шав тавих үенд аймгийн засаг дарга Бацуур маань маш их нөгөө дэм үзүүлсэн, тусалсан, дэмжсэн засаг дарга маань, аймгийн иргэдийн хурал маань, хурлын дарга, аймаг орон нутгийн удирдлагууд бүгд тусал дэмжсэний хүчинд орон нутгийн хөрөнгөөр. Орон нутгийн улсаас улсын төсөөс биш, орон нутгийн хөрөнгөөр нөгөө 1.2 тэрбумаар 14 онд нөгөө байшин яа шавыг тавиад тухайн төсөв мөн санхүү эдийн засгийн үнээс болоод 19 онд ашиглалтанд болсон. 5 жил нэгэсэндээ нөгөө барилга маань гацсан гэсэн. Гацаан л хэлэхгүй шаваа тавьчаад хагас тутаа баригчаа. Хагас тутаа баригчаад өгдрөө болгол нөгөө барилгаа за энэ нь хэзээ дуусгах гэж байсан. 19 онд ашиглалтанд орсон. Мөн тухайн үед тэр үеийн засаг дарга удирдлагууд гац гаргалгаа хайж тэгжээж энэ барилга маань 19 онд ашиглалтанд. За эмнэлгийн ашиглалтанд авлаа. Тийм ээ. За одоо ингээд тусдаа гарнаа. Уламжлалтын байшинтай болцсон. Байшинтай болно гэдэг чинь уламжлалт хангах хөгжих тийм ээ. Бас том юм болно шүү дээ. Тэгээ байшин барилгатай болно гэдэг чинь одоо нэг ясандаа гэр оронтой болж ийн гэсэн шүү дээ. Өөрөлд тусгаарлахад ер нь дөхөнд болж ийн гэсэн. За тэгт нөгөө ковид. Ковидын нөгөө манай эмнэлэг маань ковидын эмнэлэг болсон. Тусдаа эмнэлэг учраас яалчгүй эмнэлэг болох юм чи. Тэгээ ковидын 2 жил жод 22 оны 5 сард өгөөд бид эмнэлэг 22 онд эмнэлэг чөлөөж аваад тэгээ 22 оныхоо 1 сар магадлалын итгэмжлэлтэй ороод тэгээд явсаар өжөөд 22 оны 5 сард өгөө нэг бие дагаад тусдаа нэгдсэн эмнэлэг болж тусдаа гарсан. Тэгээ өнөөдөр тэрнээс хойш өнөөдөр бол 2 удаа магадлалын итгэмжлэл орлоо. Үйл ажиллагаа маань сайхан хэмжигдэлсэн. Сайхан хамт олон бүрдсэн. Ер нь манай уламжлалт хангахны ийм солиуч нар маань ер нь бол маш сайхан залуу боловсруулагчнаар бүрдсэн байна. За өнөөдөр Сүхбаатар аймагта анх 2 эмчийнхаа гэрт ирсэн байна. За одоо анх 2 эмч маань өнөөдөр биднэрт гарын хоол хийж өгч байна. За ямар хоол хийх гэж байна? Юу ховор нандан уурн дээр суугаад. За тав хүндээ өнөөдөр сайхан болцтой шүл хийж өгье гэж бодож байна. Болцтой шүл. Тийм. Бүр болцоо бүр яг нүдээд. Уурнуудын хийж байгаа бүр нүдийг төлж байгаа. Сайхан болцны шүл хийж өгье. Хэд болцсон хэдий сайн нүдүүд нь төдөө шинэ шүл гаргаж байна. Тийм учраас сайхан шиг үдчих байгаа л хийж өгдөг бүр нүдэлж. Болцыг одоо нөгөө нунтаглах тусмал нарийн шиг нунтаглах тусмал шүл сайн гарч хамтаа их сайн харах тий. Тэгвэл одоо хүмүүс нөгөө Атам ах шиг хэрчиж томоор нэгчих гэсэн тий. Тэгэхээр ч нөгөө шүл гарахгүй бас нөгөө болцож өөрөө нэг гатуу учраас бас ажиллахад бас юу та тэгээд болцож бас нэг хичээл хэлэх юм л амхан тос шүү дээ. Чих юм л ариг бол тий. Бага орно. Тэгээд нүдх тус ба нөгөө шүлэн ирэх. За уур нүдэр. Энэ нүдэр нөгөө нэг манай аавыг өсгсөн долгормоо гэдэг юм байсан. Тэр эмээгийн маань хэрэгжилж ирсэн. Долгормоо эмээгийн маань хэрэгжилж ирсэн орнуудаар байгаа. 2 3 үе. Одоо чохом одоо энэ дүү дамжсан. Над дээр ихтэй бол одоо 3 үе. Миний мэдж байгаа. Манай тэр эмээ маань хэрэгжилж ирсэн. Эмээг одоо аавын маань ах нөгөө надад ингэж
өгүүлээд нөгөө өгсөн байгаа. Энэ өнөөдрөндөө би бас их хайртай гэдэг авуурандаа. Нөгөө уугч бас айлгалт байх тийм ээ. Айлын гэрэл өглөөсөө дуурнуудаараа цагаан нүдэж хамал тэр айлын жавар үргэж өглөө боллоо. Одоо нэгэсэндээ нөгөө Монгол айлг Монгол гэгээ өглөө айлг гэдэг бас нэг гэрээ эзэгтэй уур нүдүүлийн дуунаар ингэ загнуулж бас мэдэгдэж байдгаа гэд бас нэг зүйлүүд маань ялдсан шүү. Тийм учраас энэ уур нүдүүр бол зайлд байх хэрэгтэй. Эндээ би бас их хайртай. Энд бүрээ би бас зан үед эми ургамал бас нүд нэмжлэгээ үйлчлэгэнд аваас хэлэх эмийнхээ ургамлуудыг бас эндээ хийж нүд нь хэрэглэн бас байгаль ер нь хэрэгэлдэг. Энэ одоо дээр нь бүгжилсэн. Энэ бүр ингээ бүгжлээд ингээ юу суулгасан байгаа. Гуйл ингээ суулгаж ингээ өгсөн байна. Гуйл суулгасан. Зарим тоотой юм тийм. Ингээ зарим ингээ ойцсон байна. Энэ дээр болохоор ингээ хоёрын том аадаг байна. Энэ жоохон ямар учиртай юм бэ? Би чинь тэр манай долгормын намайг дөрөвдүгээр өнд багтаа 18 настай багтаа. Тийм. Манай аав яахыг бас нэг хчтэй ингээд тус нь өөрөө зүйтэй байсан учраас манай аав нь олоолаа байсан учраас тухайн айлын амьдралж игцэн. Тиймээс өсгөж өгсөн. Тийм юм. Тэгээ тэр нэмээд би чинь хар болохоос эхлээд өөрөө ухаан орохоос эхлээл тэр нэмээд өгсөн. Хамтсан учраас ингээд надад ингэж өвлөгдөж өгсөн. Ийм уу. За хоёр юм чинь маань хөө шагналууд та танилцсанаа. За хэдэн онд ямар шагналууд вэ? Хамгийн дурсгалтай түүхтэй шагналуудынхаа талаар ярьж өгнө дөө. За юу вэ? За хамгийн түүх дурсгалтай гэх юм бол хамгийн 2009 онд энэ ард иргэдээс юм дурсамж авсан. Хамгийн уламжлал авах ухааны дэлхийн эмч нарын хөдөлгөөний тохиолдол аймагтаа анхны уламжлал амжилтын дасагныг ажиллуулж ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тэтгэл гаргаж ажиллаж байгаа тань дурсамж чадварлаа гэдэг. Энэ дурсамжийг гэртээ эмчлүүлэгч маань надад анх өгч ирсэн. Аймагтаа анхны уламжлалт эмчилгээний дасгийг нэг ажиллуулсан гэдэг гэсэн утгатай 9 оных. Тэгэхээр чи 8 он төгсөж ирээд 8 он төгсөж ирээд 8 оноос 12 сарын 6-нд өгнө. 12 сарын 6-нд хамгийн анхны хүнээ яг өөртөө ингээд хүнээ авсан. Аваад ингээд өвчлөжсэн. За энэ 9 онд өгнө надад хийж хамгийн анх өгнө. Хүмүүсийн нэр нэртэй тий. Нэмээс нэр устай ингэж явсан. Энэ бас их надад их дурсамжтай. Тийм байна тий. Дурсгалтай юм бай тийм. За тийм. За тэгээ одоо нөгөө аймаг орон нутгийн одоо аймгийн засгийн даргын баярын бичиж явуулж иргэдийн хурлын хүндэт өргөмжлөл. За тэгээ сум орон нутгийн би ч өөрөө нөгөө Скот аймгийн халзан сумынхаа 190 жил нөгөө өөрийн биеэр очиж бүр ном сумын зохион байгуулж байсан. Тэгээ бас нөгөө бас ном сумынхаа 93 наадмынхаа нэгийг бүлгийн зохион байгуулж. 90 жилийн нойд консенс тий. Комисси ахлагчаар 90 жилийн нойд бүр ах トゥ аав ээж ах トゥ нартайгаа нийлээд бүр бай шагналын урд тааж ирсэн. За сая 100 жил өнгөрсөн жил 100 жил нь болоход юм байна. Мөн зохион байгуулалтын ажил комисси ахлагчаар ажиллаж өөрийн биеэр очиж. Тэгэхээр сумаас жилийн 100 жилийн 90 жилийн медаль 100 жилийн медаль гэдэг ингээд байгаа. За тэгээд бас дараа багийн бас нэг миний байнгын бас бодож хүндэлж явдаг юм байна. Энэ аймгийн нэгэн эмнэлгийн аврах авч ирсэн. 2012 онд. Би чинь 8 он төгсөж ирээд 12 он гэдэг чинь 4 жилийн дотор аймаг орон нутагт нэг аймгийн нэгэн эмнэлэг гэдэг чинь том байгууллага шүү дээ. 300 ажилтнтай. Тэр байгууллагын нэгэн эмнэлгийн аврах авч ирж ирсэн. Шилдэг. Тэгэхээр одоо аймгийн нэгэн эмнэлгийнхаа шилдэг юмч болох тэр шалгуур үзүүлэлт тэрэнд одоо яг онцгой гэдэг юм аа өөрийнхөө хувьд миний тэрийг үнэлсэн байх гэж бодож байгаа одоо зүйл нь юу вэ? За 12 онд шилдэг юмч болоход би 2 том юм хийсэн байдаг юм. За нэгт нь би тасагтаа 9 онд нөгөө 8 он тасаг байгуулснаас хойш юу манай тасагч нь аппарат хоног төхөөрөмж гэх юм байхгүй. Сэгэн засгийн эд аппараттай. Цахилгаан зүүнний аппаратгүй хөрөл байлаа шүү дээ. Цахилгаан зүүнний аппарат байхгүй, цахилгаан төөнөр байхгүй. 6 доктортой амжиргаа төсөлт өгөө хандаж 6 сая төгрөгийн төсөл бичээд тэр маань дэмжигдээд аймагт анхны нэгдсэн эмнэлэгт тухайн удирдлагууд хийжсэн. Багц хоног төхөөрөмж авч өгсөн. Нэг том ажил. Энэ бол маш том ажил. Одоо 2000 хэдэн оны 16 сая төгрөгөө
12 оны 6 сая төгрөг. 12 оны 6 сая. 13 4 жилийн өмнө гэсэн. Тийм тийм. Одоо бол 10 20 сая. Бараг нэг нь одоо нэг цалин аппаратын одоо 4-500 сая доллар гэж байна тийм. нэг төөнүүрийн аппаратанд 2-300 сая доллар болж байгаа чинь. Тэр үе чинь би дарна ялж авч л мэдгүй дээ. Залгас тийм 6 сая төгрөг би 11 нэг том ажил нь тэгж хийсэн тийм. За хоёр дахь ажил нь болохоор манай байгууллага чинь нэгцэн эмнэлэг манай аймаг чинь нөгөө урд нөгөө университетаа хамтын ажиллагатай байдаг гэсэн хэлсэн шүү дээ. Тэндээс университет Монгол эмнэлгийн орноос эмчнэр авчихсан юм аа. За. Тэрийг бас өгөн зохион байгуулсан. Эрүүлний газартаагаа нэлээд одоо өвөр Монгол эмчнэр. Тийм өвөр Монгол эмчнэр. Өвөр Монголын Монгол эмнэлгийн туршлага солилцсон гэсэн. Тийм туршлага солилцсон. 11 он бид тэнд очиж байгаа 10 хоногийн туршлага солилцож хамтарч ажилласан. Буцаад 12 онд нөгөө хэдийгээ Монголд авчирч. Энд үзлэг ажиллагаа хийлгсэн тийм ээ. Яг одоо манай аймгийн орон нутгийн хөрсөндөө илж тийм ээ. Үзлэг ажиллагаа хийсэн. Бид тэд нэг туршлага солилцсон, хамтран ажилласан. Тим юм бас нэг эрүүлний газрынхаа мэргэжилт нөгөөтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартаа хамтраад дасгийнхаа хамт олонтой бүгднтэй нийлж ингэж яаж тэрийг бас зохион байгуулсан. Тэрийг ингэж зохион байгуулсан. Хамгийн анхны аймгийн авраг нэгдсэн эмнэлгийн авраг авсан. За дараагийн юм болохоор энэ 23 аймгийн нэгдсэн аймгийн засагт аймгийн шилдэг хэмж авсан авраг авсан. 22 оны засаг даргын нэрмжт. Аха. Аймгийн засаг даргын нэрмж шагналын барлыг хангасан учраас шилдэг хэмж тэгээд 5 сая төгрөгтэй. 5 сая төгрөгтэй авсан. Аймгийн хэмжээнд. Аймгийн хэмжээнд. Наа чи нөгөө хоёр дахь шатлынхаа. Наадах чи яхад нөгөө анхан шатлын эмчнэрээс нэгийг хоёр дахь шатлын хэмжээ нэгдсэн эмнэлгийн эмчнэр ингээд аймагт ажиллаж хоёр шат анхан шат гээд хоёр нөгөө эмчийг ялгаруулж өгдөг. Тэрнийх нь хоёр дахь шатлын эмчнээс нөгөө 23 оны авраг авчихсан. Аа. За энд хөдөлмөрийн хүндтэй. Тийм хөдөлмөрийн хүндтэй чинь 19 онд авлаа. Энийг нөгөө нэг бас аймаг орон нутгатаа нөгөө нэг чинь нөгөө 23 лид явж исэн үед. Гэхдээ 23 онд надад намайг нөгөө одоо эмнэлэг тусад биед байгаа тустай гаргаад. Тийм. Одоо уламжлалт авах ухааны нэгдсэн эмнэлэг тусдаа одоо байранда бие дааж ингээ гараад тусгаарлаад гарсны дараа аймаг орон нутгаас намайг нэг Монгол улсын ерөнхийлөгч 23 оны 7 дугаар сарын 3-ны явах гэнэ хөдөлмөрийн хүндэт медалаар. За аймаг орон нутгад уламжлалт авах ухааны хөгжүүлсэн уламжлалт авах ухааны эмнэлгийг бий маш том тусад гаргасан ажил тийм том ажил хийсэн. Том ажил байгаа. Энд чинь төсөлж үйл хэдэн жил гацсан гэдэг байна. 14-19 онд нөгөө манай эмнэлэгч байгаа. 5 жил гацсан. 5 жил нөгөө яг тэ тухайн үе нөгөө санхүүгийн юунаас болж төсөв хойролт. Тэгж үйл орон нутгийн хөрөнгө. Орон нутгийн хөрөнгөөр учраас бас хэцүү. Улсын хөрөнгө байсан бол улсын төсөв байсан бол бас нэг хойролтноор болчихсон. Энэ чинь орон нутгаас өгөх мөнгө орон нутгийн чинь төлөв үед бас нэг Монгол улсын бас эдийн засаг бас хямралтай байсан. Тэгээд орон нутгийг тавигддаг төсвөн бага байсан. Тийм учраас нөгөө 5 жил бас жоохон гацаа байдалтай болсон. Шаваа тавьчаад яг төсөв хүлээгээл яг 5 жил суудсан гэсэн үг шүү. Шаваа тавьчаад эмнэлэг хагас дотор байлаа. Аха. Зөөлөн давхар нэг давхар баригдаад хоёр давхар нь тал өрлөх явагдаад тэгээд цац зогссон. Аха. Тэгээд нөгөө 5 жил өрлөгж байгаа. Тэгэхээр одоо анх тэр шав тавих тэр төслийг анх ингэж одоо дэмжсэн хүн юм байсан. За тэрийг л нөгөө төслийг эхлээ бичих баг байна. Аха. Төслийн баг 5 хүний бүрэлдэхүүнтэй баг. Төслийн баг. За төслийн баг. Тухайн эрүүлний газрын орлогч дараагаар ахлуулсан. Баг гарч байгаа. Аха. За тэгээд төслөө өчөж байгаа. За. Тэгээд энэ чинь төслийн баг чинь одоо би орж байгаа эрүүлний газрын орлогч нь орж байгаа нэгдсэн эмнэлгийн эмч гээд тамгын газраас ингээд орж байгаа. Ингээд 5 хүний бүрэлдэхүүнтэй орж байгаа. За тэгээд эрүүлний газар дээр нөгөө төслөө өгөө төсөл маань ингээд яваад аймгийн орон нутгаар ингээд нөгөө маань дэмжигдээд ингээд яваад аймгийн орон нутгийн иргэдийн хуралдаар нөгөө төсөв мөнгө маань ингээд батлагдаад тэгээд хуваарлагдаад аймгийн төсвөр ингээд хийж байгаа ажил чинь орон нутгийн хөрөнгөөр 1.2 тэрбум болсон. Тэгэхээр одоо хугацаа харьцах тусмал улам юмны мөнгө балгалгаж байдаг. Нөгөө барилга маань ингээд барилга тухайлтанд орохгүй бол улам хуйлал моотох гал байдаг. Тийм ээ. Ард иргэд маань энэ эмнэлэг ийм сайхан эмнэлэг одоо ингээд хүлээгдэл байдаг. Дээрээс нь бас давхар нөгөө ажиллах боловсон хүчнүүд маань эхнээс эхлээд төгсөж гацсан. Төгсөд ирсэн. Тийм. Нөгөө уламжлалт хангах ухааны дасаг нэгээд яхад зөвдөө уламжлалт гэдэг юун дотор би ч одоо нэг сөүлэгчтэй нэг эмчтэй ингээд ойлгохнаа гэдэг байсан бол дахиад нөгөө нэг
ингээ хүмүүс төгсөж ирээд хүлээгээд ажлын байрнаа хүлээгээд байж байгаа. Одоо өөр мэргэжлийн юм хийж байгаа. Зарим нэгэн цэцэрлэг сургуулиудад ажиллаж байгаа. Төр ажиллаад зарим нь болохоор одоо нэгдсэн эмнэлгийн хүлээс ингээд таарсан баг хүлээгээд байгаа байхгүй. Энэ эмнэлэг маань ашиглалтанд орчих юм бол гоё уламжлалт гоё болоод байна гэж хүмүүс хүлээгээл байгаа. Тэгэл ашиглалтанд орсон нөгөө үедээ л авсан. Тэгэхээр сайхан одоо шижигсэн залуучууд гөрчл ажиллаж байна. За энэ гол юм. За энэ Монгол Улсын хоног үйлчлэх ерөнхийлөгч маань ерөнхий сайд багтаа. Бас тодорхой хэдэн хүмүүсийг эрүүл мэндийн салбар, боловсролын салбараас за тухайн үед нэг 10 хүнийг шагналаад салбартаа шилдэг манлайлж ажиллаж байгаа. Ерөнхий сайдын нэрмжид шагнал шилдэг юмч. Тийм шилдэг ерөнхий сайд хоногийн хөрөлсөх ерөнхий сайд байх одоо тэгж өгөөнө бас. Тэр 10 хүнийхэн бүрэлдэхүүн бас өгөөнө орж өгөөнө. Авч ирсэн. Энэ ангаах ухаан, энэ уламжлалт ангаах ухааны Сүхбаатар аймагт хөгжүүлснийхаа төлөө би энэ олон шагналын эзэн болсон. Энэ нөгөө ард түмэнд ингэж хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ ангаах ухааныг өнөөдөр ингээм аймаг орон нутагт ангих хөгжүүлж яваагийн маань үр шимлэгж байж байна. Гэхдээ нөгөө энэ чинь бас нэг хүнийх биш. Энэ ангаах ухаан гэдэг чинь ангаах ухааны салбар чинь би дөрөвнөөс хойш баг хамт олон юм. Тийм, баг хамт олон юм. Энд совлож эмнэлгийн ажилчид удирдлага, дэмжлэгт удирдлага хамгийн гол нь бас дэмжлэгт удирдлага байна гэдэг чинь бас маш их том. Тийм. Тухайн аймаг орон нутгийн удирдлага, тухайн аймгийн нэгдсэн үеийн дарга нар тийм ээ. Эднэрийн дэмжлэг хүчээр эрүүл мэндийн газрын дарга нар, үеийн эрүүл мэндийн газрын үеийн дарга нар. За тэгээд дээрээс нь манай аймагт чинь бас нэг энэ эмнэлэг чинь тусдаа гарахт юу гэдэг юм чинь эрүүл мэндийн газартаа мэрэгчлэнтэй байна гэдэг чинь маш том даваа тал байсан. Манай энэ уламжлалтын эмнэлэг бас тусдаа ингээд биедан гарах бас юм чинь мэрэгжлийн газартаа мэрэгжлэнтэй байна. Яг өөрийн гэсэн мэрэгжлийн хүн гэж байна гэдэг чинь шал ойлгоно хамаагүй л. Нөгөө альбом топ хөтлөхөд боловсруулах төр мэрэгжлийн хэллэг орж ирнэ. Тийм учраас нөгөө мэрэгжлэнтэй байна гэдэг чинь маш том даваа тал болж байгаа. Насаа ингээд нөгөө ойлголцоож хамтарсан тэгээд саналхыг ингээд дэмжиж байгаа гэдэг болчихсон бол үнэхээр үлгэр жишээ авмаар гоё тий. Тийм үү. Энэ нэг жижигхэн цом байна. За энэ 2011 онд нэг 5 эмчийг үе насны ангилдаар 5 эмчийг байхад нэгдсэн эмнэлгийн нөгөө эмч ажилчдаас санал асуулгаар яасан чи идэвхтэй санаачлах шилдэг залууч гэдэг. Идэвхтэй санаачлахтай. Санаачлахтай эмч гэдэг юм яасан. Нөгөө хамгийн шалгараас нь тийм хамгийн шалгаар зөвхөн суудгуунаас юм биш. Ер нь бас зүгээр суухгүй тий. Тэгээд энэ нөгөө нэг эмнэлгийг манд тусдаа гаргах чи би ч одоо олон энэ нөгөө нэг одоо эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний юмнууд бичлээ. Ямарваа нэг юм хийхдээ дандаа л тооцоо судалгаатай байна. Тэр болгоныг нөгөө нэг тооцоо судалгаа хийж ингэж тооцоо судалгаатай байх юм бол дарга нартаа тийм ээ удирдлагуудаа хэлж ойлгуулахад хүртэл амар. За таны наа барьж байгаа чинь болохоор 17 оных баха. Тийм байна. 17 оноос Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан. Онцлогтой байгуулалт оролцсон байна. Муу үзэг төрөлтөнд бэлтгэх зүүн эмчилгээгээр их болох эмэгтэйчүүдтэй 2 эмчтэй. Эмчнэр маань өөрсдөө үзээд энэ биш эмч. 2 тэгээд өөрөө тэгээд ихмаа гэдэг. Энэ 2 нөгөө өөр мэрэгчлээ 2 хүн. Их болох эмч салбар. За. Би ч нөгөө нэг нэгдсэн эмнэлэгт байхдаа салбарын хүмүүстэйгээ бас бүгдээ нэгэд найзууд хамтарч өгөн ажиллаж бас нөгөө уламжлалт ангаахныхаа нэг өгөн ойлгуул тийм ээ манайхан угаасаа бүгд нэгдсэн эмнэлэгт аяар хүлээн шууд ойлгож байгаа учраас ингээ хамтраад ажиллах хүүхдийн салбар, их хурлын салбар, ингээ дотны салбаруудтай ингээ одоо мэдрэл гэмтлийн салбарууд ингээ тэд нар маань бүгд ингээ хамтарч баг болж ажилладаг байхгүй. Тийм учраас энэ их хурлынхаа салбарын эмчтэй хамтарч өгөн ажиллаж эмчнэр маань энэ хүн төлөхөд домоо үзэн төрөлтөнд бэлтгэгдсэн байна аагүй байна. Нэг хэд оног зүй тавьж хуураа ийм юм үдэн зүй тавина гэдэг бүр юу гаргаад эмчилгээний заавар гаргаад эмчилгээгээс орлогчороо батлуулаад тэгээд ингэж ийгээд энэ чинь бол маш том туршлага байгаа. Маш том туршлага тий. Тэгээ наадны чи бид ингээд судалгаа хийж байгаа байхгүй. Ингээд хийж эхэлснээс хойш жилийн дотор ингээд энэ ямар үр дүн гарваа гэдэг ингээд судалж байгаа. Тэгсэн чи кейсүр хагалгааг тодорхой хэмжээний хуваар бууруулсан байна. Месополстод гэдэг юу нэ имийг цөөхөн тохиолдол хэрэгэлсэн байна. Марал хэрэглэв. Тийм үр дүн болсон байна. Кейсүр хагалгааг бууруулаа гэдэг чинь л маш том юм байна. Үр дүн байхгүй. Тийм шаардлагагүй хагалгаа хийж хүний бие яа. Тийм учраас энэ одоо хүртэл энэ маань нэгдсэн эмнэлэгт манай явж байгаа. Тийм сэргийн засгийн эмчнэр маань одоо хүртэл зүгээ тавиад явж байгаа. Эрүүл мэндийн газар
одоо манай өвөө маань эрэлний газрын дараах хүний баг юм мэрэгчлээ. Хүмүүс за 70-тай гэдэг. тий, Жамсын 70-тай гэж юмсан. Бүр манай өвөө маань бас анхны нийслэлийн баг хэмжээг бас ажиллаж ирсэн байгаа. Бас би ч одоо манай дээдсүүл маань бас юмч. Ийм хүмүүс манай өвөө юмч. Одоо аав чинь аавын дүү юмч. энэ 70-тай гэдэг хүн чинь болохоор та нар өвөө. Тийм манай аав яа. Аав яав. За. Тийм баг Юмч баг юмч. Ахаас солигч. За тэгээ сүүлдээ бүр манай өвөө маань бас жолооны курс аваад хойч жолооч юм хоолсон. Яг төтөлхийнхаа өмнө 100% жолооч гэсэн. Анхны мэдчлээ баг юм чинь. Тийм ийм хүмүүс бас баамаа. Тэгээ манай дээдсүүд эрүүлэндийн газрын одоо дарга одоо гэхээр бол эрүүлэндийн газар гэж. тийм эрүүлэндийн газар. Байх. Эрүүлэндийн хэлтэс, хүн эмнэлгийн хэлтэс гэж өгнө байсан. Хүн эмнэлгийн хэлтэс гэдэг нэртэй байсан юм тийм. Эрүүлэндийн газар хүн эмнэлгийн хэлтэс гэсэн нэртэй байсан. Тэр хэлтсгийн хувьд 1947 онд гэнэ дарга хийжсэн. Ийм хүн байгаа. За Сүхбаатар аймагт анх уламжлалт ангаа ухааны анхны суурь бол 1993 онд манай Ахмад эмч Амсранжив эмч маань үүдэн эмнэлэг байгуулснаар анх уламжлалтын эмчилгээ үйлчилгээ эхэлсэн. Улсын хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж улсын эмчилгээ үйлчилгээг бол анх 2008 оны 12 сард манай уламжлалт ангаа ухааны ихэмч анх хоёр эмч маань төгсөж ирээд за уламжлалт ангаах ухааны одоо тасаг байгуулъя гэсэн саналыг тавьж тухайн үед манай гармаа эмч дарга нь байсан бодлогоор бас дэмжиж дотрийн тасагт 8 ортоогоор уламжлалтын тасгийг нээж исэн. Тэрнээс хойш эдүгээ одоо 10 гаруй жил уламжлалтын эмчилгээг бол тасралтгүй хийж ингэж явж байна. За энэ уламжлалтын тасаг маань цаашаа өргөжөөд хүн амын эрэлт хэрэгцээ байсан учраас за бодлогоор бас 12 оноос хойш аймагт уламжлалтын нэгдсэн эмнэлгийг байгуулъя гэсэн санаачлаг гарч за энийг болмаар одоо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлээд 14 онд бол анх одоо энэ уламжлалт ангаах ухааны суурийг тавьжсэн юм байгаа. За тэгээд 14 оноос хойш мэдээч хэрэг орон нутгийн төсөв санхүү хөрөлцөө муутай байсан учраас шавын тавиад бид нар 19 онд анх одоо эмнэлгээ барилгыг ашиглалтанд оруулж ийлээ. Тэгээд корона өвчил гарснаа та холбогдуулаад бид бүхэн үндсэн үйл ажиллагаагаа бол 22 оноос эхэлж хийсэн явуулсан байгаа. Одоо бол манай уламжлалт ангаах ухааны нэгдсэн эмнэлэг болтлоо. Одоо ингээд өргөжөөд явж байна. Энэ бол бас Сүхбаатар аймгийн ард иргэдийн эрүүл мэндэд уламжлалт ангаах ухаан суурилсан эмчилгээ хийх ард иргэдийн маань хүсэл их байгаа учраас бид нар бас ингээд цаашид өшөө бас өргөжүүлэх ийм бодлого зорилготой явж байгаа. Одоо манай уламжлалт ангаах ухааны маань эмнэлэг нэгдсэн эмнэлэг маань жилдээ нэг 1200-аас 1300 хүнийг хэвтэн эмчилүүлж байна. Өдрийн эмчилгээний 15 ортой. Энэ дээрээ бол нэг 700 гаруй хүнийг өдрийн эмчилгээгээр авчихж байна. Амбулаторийн үйлчлэг гэхэд жилдээ 5000 гаруй хүн үзүүлсэн ийм статистик мэдээлэлтэй байгаа. Уламжлалт ангаах ухааны нэгдсэн эмнэлэг маань одоо нэлээд олон төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа. Жилдээ 2-3 төрлийн эмчилгээг болвол эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэмж байгаа. За уламжлалт ангаах ухааны нэгдсэн эмнэлэг маань 2 удаа магадлал эзэмлээр орж магадлагдсан байгаа. Одоогоор 30 ортой ажиллаж байгаа. Ард түмний иргэдийн эрэлт хэрэгцээ бол жилээс жилд эрс нэмэгдэж байна. Манай уламжлалт эмнэлгийн ор бол одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаад өнөөдөр өшөө хүлээгдэлтэй ажиллаж байгаа. Тийм учраас бид хүн болвол цааштай бодлого маань уламжлалтынхаа нэгдсэн эмнэлгийг өшөөд өргөтгөх ийм бодлоготой байгаа. Төр засгийн бодлого ч гэсэн бас ангаах ухаанаараа бас чиглэж бодлого төлөвлөлтөндөө оруулж байна. Саяхан 2 хоногийн өмнөхөд ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Энэ нь бол уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт ангаах ухааныг одоо эрхцээ орчныг сайжруулах, эмч мэргэжилтний хүний нөөцөө бэлтгэх, цаашлаад одоо түүхэд ургамлаа тариалах, бэлтгэх. Тэгээд цаашлах юм бол одоо улсынхаа ургамлынхаа нөөцийг судлах, уламжлалт ангаах ухааны орчин цагийн ангаах ухаантай хослуулан хэрэгжүүлэхээр, хөгжүүлэхээр ингэж зорж ажиллаж байгаа нь бол биднэрт бас энэ аймагт орон нутгтаас уламжлалт ангаах ухаанаа цаашид хөгжүүлэхэд бас төлөвлөстэй ийм бодлого шийдвэр болж байгаа. Бид бүхний цаашдын бодлого бол бас уламжлалт ангаах ухаанаа цаашид өргөжүүлж
төв болгох ийм зорилготой явж байгаа. За энэ жил өнгөрсөн 2025 маань манай аймгийн хувьд за уламжилт ялангуяа уламжилт чиглэлээр бол томоохон үйл явдал боллоо гэж одоо эрүүл мэндийн салбарын удирдлагын үед бодож байна. Манай анх хоёр эмч маань бас уламжлалт ангаа ухааны шилдэг эмч болж алтан ундаг нь цомын эзэн болсонд бол бас хоёр эмчтэй энэ цавшааныг ашиглаад баяр хүргье. За манай анхаа эмч бол төгссөн цагаасаа хойш төрөлх нутагтаа ирээд өөрийнхөө мэдлэг боловсрол хүчин бүхэл хүч болцоогоо дайчин ажиллаж одоо ангаах ухааны уламжлалт ангаах ухааны хөгжүүлэлт бол өөрийн хувь нэмрээ оруулж байгаа ийм залуу шилдэг боловсон хүчин байгаамаа. За энэ өөрөө манай нэгдсэн аймгийн даргын өрөө байгаа. Ингээд манай эмнэлгийн ил тод байдлын самбар. За энэ өрөөнд болохоор манай эмнэлгийн ягтлан ярав санхүүгийн хүмүүс суудаг. За энэ болохоор манай эмнэлгийн төв тусгаарлах байна. Одоо гаднаас халдвартай тийм ээ. Одоо онцлог доктор халдвартай янз бүрийн туултай ч юм уу тийм хүмүүсийг ингээд төв тусгаарлах одоо шинэ тус юм уу эсвэл дараагийнхаа шатлын нэгдсэн эмнэлгийнхаа халдвар эмчнэрт ирэх үзүүлэх юм тийм юм байна. За энэ өөрөө манай эмнэлгийн хилээ харалтаа эмчний сүүх нэх тийм ээ уусаа харалтаа тусламж байгаа хилээ хар. За энэ өөрөө манай өдрийн эмчилгээ нэг байгаа. Өдрийн эмчилгээ. За. Биш хаа. Өдрийн эмчилгээ. Өдрийн эмчилгээний тусламж эмчилгээ үзүүлдэг. Өдрийн эмчилгээний маань байгаа. За тэгээд энэ дээр нэг бариац арайгаа эмчилгээ энэ өрөөнд ингээд хийдэг. Энд эмч суулгч хоёр нь эмч суулгч хоёр эндээ суугаад эмчилгээ үзүүлдэг юм байнамаа. Энд дээр бас эмчилгээний өрөөтэй. Хоёр тустай юм. Өрөөгөө тусгаарлах хүн тустай өрөөнд. Тустай өрөөнд хийх гэсэн үг. Өөрөө өстэй тустай ингээд наана хүлээж аваад ингээд энэ дүн төлдөө өрөөл энэ өрөөр ингээд ээлж ялаа гэж байна. За энэ өрөө бол манай 2025 онд шинээр үйл ажиллагаа нэвтрүүлсэн. Одоо элсэн засал, давсан заслын байн эмчилгээ байна. Энд яаж өнөр бол өглөө хүмүүсээс авсан дөрвөлаад энэ тусгай зорилтын хувцас өсгөөд тийм ээ нэгс нь хөлрөөн суух тусгай зорилтын хувцас өсгөөд тэгээд энэ нэг элсэн халуун одоо энэ халуун байгаа байхгүй. Энэгээр ингээд хүнээ хөвтүүлж байгаа сайхан хүчиж өгнө. Энэ болохоор элсэн юм. Тэгээ элсэн. Ингээд хүчиж өгч өгнө. Тэгээд хүнээ 10-20 минут. Тийм ээ хүнийхээ биеийн байдал энэ тохируулаад хэд минут хөвтүүлсэн. Тэгээд энэ дээрс дараа эмчилгээний нөгөө нэр төрлөө нэмсэн. Өнгөрсөн онд нөгөө эмчилгээнийхээ нэр төрлийг нэмж өгөө нэг хийсэн эмчилгээ маань юм. Энэ болохоор давсан. Энэ улаан давстай. Энд ч бас энэ юу ч бас өөр ариутгах. Дараагаа зөв мө хөдрийн эмчилгээндээ зөв мө тавих хүмүүс нь зөв амиг тавьж өгнө. За энэ л өгнө тэжих хөхөн төрөн бас байгаа л тэжихэнс. Одоо арчааны зөвхөн 8 гişин нууц үзсэн өндөс бишүүлтэй. Энэ 22 онд өгнө. Авч ясан шивс манаа. Тэгээ энэ манай эмчийн хамт олны одоо танилцуулах. Эмчийн хамт олон маань нэлээд зөвлөгөө алсын хараа үнд зүйл өнөөдөр яасан танилцуулга энэ даа. 24 оны онд өгнө. Хоёр талаа маклип тэгээ 3 жилээр авсан. Маклип хэмжлээ авчимж энэ байна. За энэ манай хөтөлмөшлөх хоёр дахь хэрэг хөтөлмөшлөх байгаа. Одоо ингээд шууд яхад өдөөс сувлагчийн пост сувлагч маань энэ дээрээ суугаад өдөр тутмынхаа үйл ажиллагааг хөтлөх тийм ээ журнал юм хөтлөх. Одоо зөв хэдэн сувлагчтай байна? Одоо манай жижигхэн дөрвөн сувлагчтай хөдөлгөөний эмчилгээний хувь сувлагчтай ахлах сувлагчтай 7 сувлагчтай. За энэ бас өгөн манай коридортой ингэж энийг тавьчихсан байна. Энэ бас их хэрэгтэй зүйл. Энэ шата. Энийг өгөн коридор заавал өрөөнд гиснээс коридортой тавьж энд одоо манайх ч хулгаймуудад надад харамслын дараах хүмүүс маань энэ дээрээ ингэж ингээд өдөртөө ингэж дасгал хийдэг. Эмч нөгөө одоо хүн чинь нөгөө байнгын шатаад дэшээ дэшээ гараад байж чадахгүй шээс энэ шатыг бас өгөө хийж баярлаж гисэн маа. За энэ хэвтэ өвчлөгч нарын маань зүүнний өрөө байгаа. Энэ эндэг одоо хүмүүс маань
орж иж хөдөлгөөнийхөө эмчилгээ зөөх хийх зүгээ тавиулах юм аа. Зүг төөнөр эмчилгээний өрөө маань. Тэгээд хануур мануур гэдэг хийхээр бол энэ. Одоо энэ цагаан хүмүүс маань хөдөлгөөний дараа эмчилгээ эндээ хийж үгүй эмчилгээгч нар маань бараа энд хийж хийлээд байгаа эмчилгээ тангаа баслах чинь. Таслаа хий чинь, мөрлөө өргөх чинь. Тэгээд дөрөв охин тэнгэрээ ингээд залсан. Манал орхонтойгоо ингээд охин тэнгэрээ залаад ингээд хүмүүс маань энд чөлөө цагаараа тийм ээ чөлөө цагаараа эндээ сууж зарим үедээ ямаа ярих, юм хумаа ярих, чөлөө цагаа энд өглөө тасгал хийх, мөргөл хийх юмудаа энд хийдэг. Дугуйн зам, гүйлтийн зам эдгээрээ байрлуулж энэ өрөө бүр алуун үед манай байгууллага эндээ зорж инээрээ өөрөөсөө хөрөнгөөр өөрөөсөө хүч чанар нобомовын дэс гэж хүн байгуулахаар ингэж нааш ингэж яасан. За өнгөрсөн онд байгуулах өөрийнхөө хөрөнгөөр тийм. Ер нь манай байгууллага бас нэг манай байгууллага чинь дандаа хөрхий Ахмад насны гар хөлмөдтэй төрлийн цэгтэй хүмүүсийг хөвчлүүлдэг. Тэр хүмүүсийг яаж оруулах вэ? Тийм ээ байнга 2 хүн өргөө байхад хэцүү. Өргөж 2 хүн өргөж өгөө нэг байнга дэшээ гарах гэж хэцүү байдаг учраас энэ налуу замыг шийдчихсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өгөө. За энийг бидэхгүй байгууллагын хөрөнгөөр ингэ шийдсэн. Энэ маань ингээ байнгын ингээ налуу байх юм бас бусад хүмүүстэй хэцүү. Өдөр болгоно хүмүүс маань тийм учраас энэ бүр нухс хийгээд энэ маань одоо хүн ирэх юм бол энэ доош нэгэ буулгаад хүнээ ингээ дээш нь түрээл гаргаад байгаа. За энэ манай байгууллага бий гэсэн юм давхаргаа энэ галтгоо, усан хэмжilгээ, угаалгах машинууд нэг байлж байгаа. Хоол үйлчлэгч маань энэ хэсэгт орж ирээд хоолойгоо дайгаад тэгээд энэ шаарна нэг хэсэндээ хүмүүс өрөөндөө өгнө хоолнд идэж идээд байхгүй энэ хэсэгтээ ирнэ. Хоолой доош божрол ичнэ. За энэ бас хоол үйлдвэрлэлийн хэсэг маань тийм ээ. Энэ ажилчдынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөнөөс үлдсэн сэргийлэх зорилгоор энэ чөлөө тасбатай хөрдөлтөй ингэж тестийн ширээ авчихсан байна. Тест болно гэдэг чинь бас их бас байнгын хөдөлгөөнд орноо ажилтдаг хүмүүс их чухал хүмүүс өгөн их чухал үйлчлэгч тестийн ширээг тавьж байлуулсан байна. Сквадрын аймгийн уламжлалт хааны нэгдсэн хэмжээний дараа Монгол Улсын баяр дэмжлэг театр гэж юм байна. За манай эмнэлгийн анх 2008 онд дотрийн тасагт 8 ортой сэрвэнцэх ийм тасгийнхаа харьяанд үүсгэн байгуулагдаж энэ цагаас л одоо анхаа идээр бид хамтарч ажилласан да. Тэгээ 12 онд тусдаа бас дасаг болж гараад тэгээд 14 би тэр 14 онд аймгийн засаг даргын зөвлөхөөр ажиллаж байх хугацаанд ер нь уламжлалтын хэмжээг бариулъя гэдэг асуудлыг аймаг орны эдгийнхаа удирдлагууд танилцуулж энэний даваа одоо аймгаас 1.2 тэрбум төгрөгийн төсөв баталж өгч 14 онд анх суурийг тавьсан. Энийг суурийг тавьгаад одоо бас зураг байхгүй анхаа хэмжээ тэр манаас Хинти аймгийн нэгдсэн хэмжээний зургийг авчирч холболт хийлгэж суурийг тавьж байлаа. Ингээд явчаад энэ хооронд бас дардан байгаагүй нэг бэрхшээлүүд байсан. Тэгээд ковид гэж нэг хэсэг нэмжиж чинь нэлээд шийдсэн. Ингээ 2022 оны 5 сарын 16-ны өдөр халуун ёсоор эмнэлэг болж эндээ орсон. Тэгээ энэ цагаас манай хамтлагч бас одоо нэг 22 оны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Надаас гадна 4 мэргэжлийн хэмж байна. Би өөрөө мэргэжлийн хэмж мэргэжилтэй хүн. Ингээд 22 оны 5 сарын 16-наас өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа явж одоо манай үйл ажиллагаа жигдэрч манай эмч анх хоёр маань улсын шилдэг эмч болж сайхан амжилт гаргалаа. Мөн манай нэг эмч саран гэрэл эмч маань аймгийн шилдэг залуу эмч нэр шалгарсан. 26 онд бол манайх ер нь бас 25 онд нэлээд амжилт бүтээлтэй байна. Энэ эмчгийг бас үүсгэн байгуулалт манай анх хоёр эмчэл ихэнх одоо зүтгэсэн гар үе оролцсон. Энэ хамт олныг зохион байгуулахаас миний дарамт гаргаж явлаа. Бас
Сквадрын аймгийн ард түмний дунд хэрэггүй ер нь энэ тойргийнхаа аймаг сумдад нэлээд нэр хүндтэй занаа сайтай мэдлэг боловсрол сайтай ийм залуу юм жагаамаа. Ингээд анхаа өвчтэй бас шилдэг баснд баярлж байна. Та бүхний ч гэсэн манай эмчийн ажил өсөв та сурталчлах гэж ингээд энэ өвлийн хүйтэнд зориуд одоо ажиллаа алдаж энд ирж ингээд манай эмчийн үйл ажиллагааг сурталчилж байгаад нас баярлж байна. Монгол улсын хүний гавьяа тэмч Хөрлөбаатар даргатай аймгийн уламжлалт хангах ухааны эмнэлгийн хамт олондоо зориулсан шүлгээ төлөвлөж байна. Уламжлалт хангаагчид хүний гавьяа тэмч даргатай, хүнлэг ёс зүй хандлагатай, халуун дулаан тоглог орчинтай, хавтай чадварлаг ажилтнуудтай. Манай эртний өмнөх 1000-аас үүсэлтэй Монгол уламжлалт хангах ухаан мандах наран нутагтаа нутагшуулсан мэрэгсэн уламжлалт хангаагчдаа. Нотлогоон суурилсан шинжлэх ухаанч норм стандартыг ягштал баримталсан нэг л алдаа аминд халтай нэрээ хичээнгүй хамт олон соргог хараа зориг үнэт зүйлтэй сэтгэл ханамж өндөр үйлчилгээтэй санаанд хүрсэн үүрэг хариуцлагатай саадгүй тусламжийн цогц эмчилгээтэй өвдөж зовирлсанд үлэмж тустай өвдөөд очиход өгөөмөр сэтгэлтэй өвдөлт намдаах шидэд отож өр зөөлөн цагаан нөмрөгтнүүдээ гар зорцын нарийн төлөвлөлттэй гадуур дотор бүрэн үйлчилгээтэй гар нийлсэн гайхам амжилттай ганцхан байдаг уламжлалт эмнэлгээ Монгол ухааныг нэвч шингээсэн манлай чишиг эмнэлэг болоорой магад та бүхэн чаднаа маш их амжилтыг өрөөё та бүхэндээ. За энэ цом маань энэ шагнад маань зөвхөн миний нэг хүн биш. Тийм ээ манай хамт олон баг хамт олон идэвхжүүлсэн мөн уламжлалт хангах ухааны салбарт ажиллаж байгаа эмч мэргэжлүүдийг бас идэвхжүүлсэн уламжлалт хангах ухааны талаар итгэсэн чин хүсэл зорилготой эрмэлзэлтэй болгож өгч байгаа юм шагнал гэж бодож байна. За энэ алтан онлон цамын шагналыг үүсгэн бий болгож байгаа хас холбоо өргөмний яамны мэргэжлийн салбар уламжлалт хангах мэргэжлийн салбар зөвлөлийн баг хамт олон бас баярлалаа. Цаашдаа ажил үйлс бас амжилт хүсье. Олон ажлуудыг санаачилж уламжлалтынхаа эмч мэргэжлүүдийг идэвхжүүлж уламжлалт хангах ухааны мэргэжлэр авчи мэдлэг боловсролын байнга дэвшүүлж байгаа гэж хэлсэн юм. За энэ бас алтан онлоны шагналын эзнэр Хинти аймгийн уламжлалт хангах ухааны мэргэжлийн зөвлөгч Сквадрын аймгийн би ингэж тодорсон бас их тодорж байгаа хөдөө орон нутгийнхаа эмч зөвлөгчдийг бас их дэмжсэн хөдөө орон нутагт уламжлалт хангах ухааны хөгжүүлэхийг төлөө зүтгэж байгаа орон нутагт ажиллаж байгаа эмч зөвлөгчдийг бас идэвхжүүлсэн ийм арга хэмжээ болсон би бас талархаж хүлээж авч байна. За 25 оны хувьд бол миний хувьд бас их бүр бүтээлтэй сайхан жил боллоо. 25 оны эмчлийн баяраар манай хамт олон маа надад урам зориг өгч ийм сайхан үхтэй энэ баярын бичиг тусгалын зүйл өгсөн байгаа. Энэ маань бас хамт олонны маань сэтгэл шингэсэн учраас энэ шагнал маань булган сүлтэй байлаа ажиг байж энэ шагналыг бас манай хамт олонд авчирсан юм болоо. Надад бас өгсөн юм болоо гэж баярлалаа юм аа. За хамт олондоо маш их баярлалаа. Манай аймаг бол нэлтэр үеэс эхлээд отож maaramb ихтэй байсан. Түүний энэ жишээ нь болохоор дэлгэрийн жамсан чуулж дээр maaramb байсан мөн Монгол мал байх үед гэлэг гэж өгөн юмч маань бас maaramb бага амч сүлд бага амч мэрэгчлээсэн maaramb манай аймгийн наран төвшин ширээ халцангаар хөтөлсөн бас манай жамсрын жав гэдэг манай аймгийн уламжлалт хангах ухааны хамгийн анхны үүдтэй хувь хвшлийг ажиллаж байсан
эмч маань манай уламжлалын хөгжүүлэлт бас их хөрөнгө оруулсан байгаа. За улам жамсрын эмч маань ингээ хатаамал, урамлын хатаамал. Манай жамсрын эмч маань өөрөө эмээ урамлаад түүж, эмээ үйлдвэрлэж уламжлал хүн ардаа ингэж уламжлалын хахны тасламжлалт үзүүлдэг байсан. Төвний нэг бол ингээд энэ жамаа эмч маань өөрөө жамсрын эмч өөрөө хийсэн яг ингээ хатаамал ингээ гар бичмэлтэйгаа тухайн үеийн эмээ урамлын тухайн эмээ урамлын нэр латин нэртэй тэгээ бүр түүсэн газартай он сартай зарим нэг юм дээр ингээ түүсэн хүн нь үрдэл ингээд одоо ингээ түүсэн хүн гэхэд энэ сугар гэдэг хүн ингээ энэ түүсэн гэсэн ингэж юм дарамжуулсан гар мичүүлт байгаа ингээ сайхан урамлын үзүүлэн мад нэг байна. За миний би 2008 онд сургууль төгсөжсөнөөс хойш ер нь Монголынхаа уламжлалын уран армийн хичээлж бодсон. За миний хувьд бол ер нь нойр үеийг зав байхгүй. За бүхүүл ялаач байхгүй л тийм. Тийм учраас ямар ч 93 наадмын үндэсний сургуулийн спортоор хичээлсэн бодол 10 оноос эхлээд төвлөж өгсөн. За тэгээд ажлын зав болоод зав зэнээс болоод сургуулийн спортоор бодож явжсэн. Нэг удаа би аймгийн ганцраг гэд дүүрийн ганцраг гэд мөрөнтэй уулзалж таарад ийм бодолтой ингэж явдаг гэж хэлсэн чинь тэр болно гэдэг. Тэр 12 оны 12-ны надад өгөөнө. 12 оны өвөл би тэр уулзаж танилцаж хавар нь надад нэмсэн өгч харуулж би тэгж 12 оноос эхлээд нэмсэн харуулж эхэлсэн. За энэ нэмсэн харуулсны ач тус гэх юм бол одоо хувь хүнийг төлөвшүүлэх одоо хараа тогтоох төсвөр хацуучлалтай болгох олон талын ач тустай. За мөн эл хүн 93 наадмынхаа нэрээр хичээлж наадамд өөрөөгөө сойх сойдуулсан. Тэгээд дээрээс нь олон сайхан найз нөхөд ах дүү нөхдөд танилцуулсан. За мөн энэ номсонд ороод за гангаар нэгнээс номсон авч бэлтгэл хийсэн. За тэрний дараа одоо аймгийн арга хараач өсвөл гэдэг ах маань надад номсон харуулах техник, арга харгачил, дамны анхны багшлал болж байгаа даа. За багшаасан миний багш өсвөл ах маань одоо бурхны орноос харж яваа. За тэгээд номсон харуулж явах хэвцээ найзуудтай сүүлдээ найзууд маань ингэж харуулдаг, тэгж харуулдаг хэдэн биендээ. За манай аймагч бас тухайн 2012 онд сургуулийн спорт тэнд сайн хөгжөөгөө цөөхөн өдөн харуулдаг байсан. Одоо манай аймгийн үндэсний сургуулийн спорт хөгжиж сая улсын шилдэг сургууль болсон. Сансар тайван тэргүүнтэй сургууль улсын шилдэг сургууль болж шалгалсан. Манай аймагт бол үндэсний сургууль маш их хэмжээнд болж байгаа. Ихэнх сумдууд маань үндэсний сургуулийн холбоотой болсон. Харваа нүцэм харваа хэрэгсэл маань илбэг болсон. Олон сайхан харваач нар маань нүцэм их орлож байна. Олон сайхан залуу сайхан дүү нар маань нүцэмд их орлож байна. Их сайхан харуулж байна. Тийм учраас үндэсний сургуулийн спорт бол маш их өргөн дэлгэр сайхан хөгжиж байна. За миний энэ сум маань төрийн даглах 77 онд аавны Тэнгэрийн сум харуулсан 2012 онд нэг элбэг дөрж ерөнхийлөгч үед төрийн даглах 70 оны үеэр Тэнгэртэй сум харуулах ёслол болдог. Тэр ёслолын үеэр харуулсан сум байнамаа. Энэ сумыг би бас тэр үед тухайн үед ард иргэдтэй уралдаж очиж авч ингэж өөрийн болгож хадгалж авсан байгаа сум байнамаа. Одоо надад 12 оноос хойш манай гэлт ингэ залаатай байгаа юм сум байна. За би 2012 оноос эхлээд ном сум харуулж эхэлсэн. За тухайн үед 10-аад бэлтгэл сургуульд нэлээд хийдэг байлаа. Дунд нь бас нэг удаа завсарлаа. Нэг эмнэлгийнхаа үйл ажиллагаанаас болоод 2014-өөс 2016 онд төл завсарлсан. 2018 онд аймгийнхаа баяр наадам 5-д орж аймгийн тод мөргөө хараач гэсэн цолыг хүртсэн байгаа. За би 2003 онд ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийг төгссөн. Тэгээд хоёрт
их эмчийн мэргэжлийг сонгоно гэсэн бодолтой конкурс өгч, химиэл конкурс өгсөн. За тэгээ уламжлалт хандаа ухааны хэмж мэргэжлийг сонгосон. Яагаад сонгосон болсон шалтгаан маань уламжлалтын хэмж болох их өсөн үндэслэл маань ер нь манай өвөгийн дөө Монгол улсын малын гавьяа тэмч бишгөө ах маань яг маргааш намайг сургууль авна гэж яхад ийж за миний дөө энэ уламжлалтын хэмжил ер нь чамд маш их хэрэгтэй, ирээдүйтэй чи уламжлалтын хэмж болоорой гэдэг надад зөвлөгөө сургамж өгсөн. За тэгээ хэм учраас би биш бахыгаа хэлснээр уламжлалтын хэмж авъя гэдэг конкурсан. За конкурстад би ангаахын их сургуулийн уламжлалтын хэмжийг авах гэсэн бодолтой конкурс. За тэр үед миний Аз яндад утсан баг. Миний дээлж гисэн хөлт маань ангаахын их сургуулийн уламжлалтын хэмжээ ангиг авсан. За ерөнхий мэргэжлийн хэмжээ анги байсан. Тэгтээч би уламжлалтын хэмж болно гэсэн өөрийнхөө хүсэл эрмэлзэлтэй сургуулиуд сонссон. Хамгийн сүүлд Дотож манар их сургуулийн уламжлалт хэмжлэгийн анги гэсэн гарч ирсэн. За би энэ ангийг л авъя гэд аав ээжтэй хэлсэн. Аав ээж хоёр жоохон дургуутсан. Би энэ сургуулийн энэ анги хувийн сургууль байна гэд. Тухайд хувийн сургууль гэхлээр нөгөө мэд маань бас итгэл үнэмшмөтэй. Тийм учраас би энэ хувийн сургууль энийг л авлаа өөр юм бол авахгүй гэд. Тэгээд гашууд би ч бас айлынхаа цоо их нөгөө сургууль авахгүй гэж хэлэнгүүт тэрвээ авахгүй бол би жолооч болно гэд. Яагаад би жолооч болно гэдэг юм бас тухай төлсөн гэхлээр манай ээж маань 2003 оны хаварна хүмүүс сонин захиалаад тэр үеийг айгүй хүмүүс сонингууд ч нөгөө суглаа явуулдаг байсан. Хүмүүс сониос Excel машин хоцсон байсан. Тэр машиныг зөвхөн бие л хөдөлгөөнтэй манай машин дээр сонирхдаггүй. Машин барьдаг би 10 жил байхад машин дээр сонирхож манай ээж яах амар утгаж яах байсан. Аав юм аххан уу гэд бас жолооч ах нарыг бас дагаж машин тодорхой хэмжээнд барьдаг. Машин барьлаа сургацсан тиймч байсан ба. Тийм учраас би машинаа бариад тэгвэл жолооч болно гэж хэлээд нөгөө их сургуулийн авах гэсэн ингээл авахгүй гэж хэлээд өөр сургууль явахгүй гэж хэлээд гараа авчихсан. Аав ээж маань араас нөгөө ангийн маань авчгаа тэгээ ирээд Дотож манарын би их сургуулийн уламжлалтын хэмжээ ангийг хоёрыг аваад ирсэн. Тэгж би анхаа уламжлалт авахны их хэмжээ болох анхны их сургууль тавьсан. За тэгээд би анх удаа хотод орж ирсэн өөрийн бодлоор уламжлалтын их авах гэсэн хүсэл зорилгоор авсан. Сургууль дээр хэлсэн. Хийдэд дотор орсон. Нөгөө анх би төсөөлж байсан юм шал өөр болсон. Сургуулаа би хийд ерөөсөө төсөөлж байгаагүй. Тэгээ анх удаа хотод орж ирж байгаа чинь аюу гоё сургуулийн төссөн чинь манай сургууль чинь 2003 он чинь барилга машин баригдаагүй. Зөвхөн хийдийн баруун зүүн ангид өргөтгөлсөн өргөтгөлгээд ордог 2-3 давхар хэмжлэгтэй хамтны тийм л байсан. Тэгээд тэр сургуульд ороод эхний нэг жилдээ төв тэл үзээд уншлага ном уншаад бас л шантрах үе бас гарч ил байсан. Шантраад яах вэ? Тухайн өөрөө чи өөр аавна гээд би одоо нэг удаа гэж хэллээ би энэ барахгүй юм байна. Жилийн чөлөө авъя гэд тэгж хэлж байсан. Тэгэхэд аав ээж өөрөөдөө загнажсэн. Чи өөрөө л авна л гэсэн. Чиний л авах юм. Хэрвээ чамаа жилийн чөлөө авчвал бид сургуулийн төлбөр мөнгө энийг зарлах мөнгө гэж яах юм гээд. Тийм нэрэл би чинь тэгэхэд чи манай ихч оюутан байсан. Би оюутан болсон. Гэрнэг гэрүүлийн 2 хүүхэд оюутан мөхлөл чинь бас тухайн үедээ чанга аав маань групптэй ганц ээжийн цалингаар амьдардаг байл. Цалингаар бид эдийг сургана гэдэг чинь чанга шнэ. Тэгж байсан. Тэгээд оюутны сургуулийн төлбөрийг бас байсан. Нөгөө машина зарсан. Excel машина зараач сургуулийнхаа төлбөрөөр. Нэгэсэндээ би тэр машиныг зарж 5 жил суусан гэхэд болно. Сургуулийн төлбөрөө хийсэн. Тухайн үед чинь машинаас 2 сая төгрөг зараад миний сургуулийн төлбөр чинь 350 сая төгрөг байсан. Тэгэл ингээл сургуулийнхаа төлбөрийг машинаараа хийсэн. Тэр машин бас намайг сур гэсэн шиг тэр хавар бас машинтай болсон. Ийм хувь заяагаар ингээл уламжлалт авахны дэлхэмжийн мэргэжил гэдгийг би 2008 онд эзэмшиж төгсөж гарсан. Бас энэ сургуультайгаа хувь өрөөлөөр очилсан гэж бас боддог. Энэ сургуулийнхаа надад одоо үеийн багш нар анагаах ухааны боловсрол олгосон. Одоо анагаах их сургуулийн багш нар, Дотож манарын их сургуулийн багш нар, бусад багш нартай би их баярлж авдаг шүү. Та бүхэнд их баярлалаа. Надад анагаах ухааны энэ их сайхан мэргэжлэх
эзэмшүүлж энэ их анагаах ухааны энэ сайхан боловсролыг олгож өгсөн уламжлалт анагаах ухааны энэ ч болгож өгсөн та бүхэнд маш их баярлалаа гэж хэлье. За манай өмнө аав яа хүний багамж Чамлын талантай гэж хүн байсан. Нутаг хүснэ талантай, жолооч талантай, төрөнийч талантай, багам талантай гэсэн нэртэй, олон нэртэй хүн байсан. Одоо Сэхэтэн гаралтай тийм хүн. Миний ээж яав маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Хончин баатар Бичгийн маань гэж хүн байсан. Манай дээдсүүд маань тийм бүгдээр хөдөлмөрч тийм хүн байсан. Ээж маань дөө Монгол Улсын гавьяад малынч биш хөө. Бас нэг дөө Монгол Улсын хашаа аврах унаас өргөн хүмүүс байсан. За манай аав бодхоо цахилгаан мэргэжилтэй. Ээж маань ихтэй Монголын цахилгаан холбоочин насаараа хийж өндөр насны хавьяаны харамлалтанд байдаг. За би амбул ойдэр нэгчтэй дараа нэг эмэгтэйдүүд айлын ганцхан манай ихч маань Хинтиангийн баруундар гэр бүлийн сууж байна. Дүү маань Улаанбаатар хотод гэр бүлийн хамтаар ингээд ажиллаж амьдарч байна. Би аав ээжтэйгээ нутагтаа ингээд ажиллаж байгаа. Би гэр бүл амбул тавуулаа. Манай гэр бүлийн хүмүүс маань профессор мэдрэлийн хэмж мэргэжилтэй. За би 2 охин нэг хүүтэй бах хүн маань 4 настай. Том охин маань одоо ерхий боловсролын 1-р сургуулийн 11-р анги сурдаг. Дунд охин маань ерхий боловсролын 1-р бүрэн сургуулийн 4-р ангид сурдаг. За би одоо дэд хэрэгтэй яваа манай гэр бүл хань жил байга миний ард талд явж байгаа. Миний ардлыг тааж явж байгаа. Хань жил гэр бүл аав ээж энэ бүхэндээ маш баярлж явдаг. Мөн намайг бас өдөд хэрэгтэй явж байгаад намайг байнгын тусал дэмждэг хамт олон найз нөхөд ах トゥ нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ би бүгдэнд нь хайртай шүү. Гэр бүлийн хамтаа хань жилдээ бүгдэнд би хайртай шүү гэж хэлье. Та бүхэн эрүүл энх уртудаа наслаарай. За бидний блог хийх ажил маань Сүхбаатар аймгийн улс санаа ухааны нэгдсэн эмнэлэг дээр ирсэн явж байна. За манай анх 2 эмч бол 2008 онд сургуулийг төгсөөд тэрнээсээ хойш аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт яг улсын тасаг нээж ажиллаулаад явсараа байгаад одоо 2025 26 он гэхэд тусдаа юм бие таасан улс санаа ухааны нэгдсэн эмнэлгийг үүсгэн байгуулад явсан байна.